Өдрийн мэнд та бүхэнд 2015 оны Extinction буюу мөхөл хэмээх маш сонирхолтой зомби болон дэлхийн сүрэлтэй киног товчлон ярьж өгье. Кино хоёр сургуулийн автобустай машины цуваа шөндөнд явж буугаар эхэлнэ. Гэхдээ автобусанд хүүхдүүдийн оронд санаан зовсон хүмүүс болон тэднийг харгалзах цэргүүд явах бөгөөд чанга ярих жархтыг нүүлгэн шилжүүлж онц байдал тогтоогоод байгаа тухай дахин мэдээлж байв. Удалгүй автобуснууд хорогдох байр байгаа Хармоны хот руу орж ирэх боловч урд нь явж байсан автобус гинт зогсож буун дуу гардаг. Ингээд хоёр дахь автобусанд байсан нэг цэрэг юу болсныг шалгахаар болж бусад хүмүүст автобуснаас буухгүй байхыг анхааруулна. Түүнийг яваад удаагүй байтал хоёр дахь цэрэгч мөн автобуснаас буухад гинт түн рүү халдвартай хүн дайрч амийг нь хороох бөгөөд өнөөх цэрэг зомби болон эргэж амьлдаг. Улмаар бусад хүмүүс рүү дайрснаар автобусын дотор вирус тархаж эмх замбраагүй байдал үүснэ. Хүмүүс донд нэг ихнэр нөхөр хоёр нялх хүүхдийнхээ хамт байх бөгөөд тэдэнтэй хамт Жак гэх ирж байв. Гэтэл хөл үүмийн үеэр тэд BB-сээс салж айсан ихнэр нь хүүхдээ тэврэн машинд нуугдсан боловч тэдэн рүү зомби дайрдаг. Азар энэ үеэр Жак тэднийг аварна. Дараа нь эмэгтэй хүүхэд нь цус босныг хараад айж цочирддаг. Удалгүй нөхөр нь ч тэдэн дээр ирж охиноо харах бөгөөд ихнэр нь яг үнэндээ зомбид хазуулсан хүн охин нь биш, өөрөө болохыг мэддэг. Тэгээд ханцуугаа шуун тэдэнд хазуулсан шархаа харуулдаг. Ингээд 9 жил өнгөрөхөд Жак болон эмэгтэй нөхөр хоёр Хармоны хотод амьдарсан хിവэр байх бөгөөд тэд хоорондоо төмөр сараалжин хашаагаар тусгаарлагдсан хоёр тусдаа байшинд амьдарч байв. Хачирхалтай нь одоо 9 настай болсон луу охин төрсөн автагаа биш харин Жактай хамт амьдардаг болж таардаг. Эмэгтэй нөхөр Жак хоёр хоорондоо огт харьцдаггүй дээр ихнэр нь хаанч харагдахгүй байв. Эрэхтэй өглөө болон цасны мотоциклоо Унаа хот руу хоолны ирэлт явах бөгөөд энэ удаад цасанд дарагдан хөлдсөн хотод нэгэн морь олж буудаж унгаадаг. Тэгээд морийг гэртээ авчран махыг нь шарж хоол хийгээд өөрийнх нь цор ганц хань болох нохоогоо хоолно. Түүний ус сахал нь уртаас урт ургаж бас архины хамааралтай болсон нь тодорхой болдог. Харин Жак луу хоёрын хувьд гэвэл хоол хүнс хомс хамаглаадсан хүнснүүд нь хөгцөрсөн байх бөгөөд луу охин хизээ хамгийн сүүлд мах эцнэж санахгүй байна гэж хэлдэг. Жак гэрээ цэвэрхэн байлгаж охинд өдөр бүр ерөнхий мэдлэгийн хичээлүүд заан аавынхаа үүргийг маш сайн биелүүлдэг болох нь харагдана. Гэхдээ тэр хатуу дүрмтэй бөгөөд луу охиныг хөршийнхөө сараалчин хашаа руу ойртохыг төрсөн эцэгтэйгээ өгсөлөхийг маш хатуу хариулдаг байлаа. Энэ зур охины төрсөн эцэг нь өөрийнхөө хийсэн радио станцаар шөнө болгон цацдаг дууд мессежээ цацсан өөр амьд үлдсэн хүмүүс байгаа эсхийг хайх боловч түүний мессеж нь ердөө л хөнгөө хоосон будмаар цуурайтан сонсогддог. Маргааш өглөө нь охин Жакаас нууцаар аавынхаа нохойтой тоглох бөгөөд тэр нохой хашааны доогуур нүх малтсныг хараад Жак үүнийг мэдвэл уурлана гэдгийг хэлдэг. Тэр өдөр охины төрсөн өдөр болж Жак түнд улаан оролт уруулын бодог болон ээжийнх нь багийн зурагтай хайрцгийг бэлгэлдэг. Харин төрсөн эцгийнх нь хувьд лууд зориулан гэртээ төрсөн өдрийн дуу тоглуулах бөгөөд хэдийгээр охиндоо зориулж бялуу хүртэл хийсэн боловч түүнтэй ярих хориотой тул яаж чаддаггүй. Энэ үед лууд Жакаас багасаа сонсож өссөн мангасууд нь жинхнээсээ байдаг эсхийг асуухад Жак тэд бодиттой болохыг хэлээд Хармонигийн хүйтэн цаг агаараас болоод өгсөн гэж хариулдаг. Ингээд шөнө луу гинт сэрч дэнлүү барин цонхон дээр очиход хашааны цаана зомбины дүрс харагдаж аавынх нь нохой урилгагүй зочин руу буцхан сонсогддог. Охин маш их айж орны доогуур орж нуугдах бөгөөд өглөө нь Жак түүнийг тэндээс олдог. Луу түүнд цайвар өнгөтэй мангас олж харснаа хэлэхэд Жак энэ ердөөл зүүд байсан гэж тайвшруулахыг оролдоно. Харин луу хэрвээ зомбинууд үнэхээр л өгсөн юм бол Жак түүнийг яагаад хоол цуглуулахаар явахдаа авч явдаггүйг асуудаг. Улмаар Жак ярианы сэдвийг өөрчлөн явж юм мэдхийг санал болгоно. Хэсэг хугацааны дараа луу нохойтой тоглохоор хашаан дээр очихдоо төрсөн эцэгтэйгээ халз тулгардаг. Охиноо харсан аав нь маш их баярлах боловч яг энэ үеэр Жак буу барин гүйж ирээд түүнийг сүрдүүлж тэрч тэндээс холдонд цасны мотоциклоо унаад явж оддог. Тэр нохойтойгоо нэгэн агуулах руу ороход талыг нь идсэн мөнгөний бие тааралдана. Тэгээд цусны мөрөөр дагаж явсаар зомби олж харах бөгөөд зомби түүнийг хөөж эхэлнэ. Сахалт эрд нохойтойгоо агуулхаас цухтан гарч хаалгыг нь чангаар хаадаг. Гэхдээ зомби маш хүчтэй тул удахгүй хаалгыг цөмлөн гарч ирэх нь тодорхой болж сахалт нохойтойгоо хамт мотоциклдоо сүүн хар хурдаараа цухтаана. Ингэж явахдаа тэр санамсаргүйгээр мод мөргөж орхих бөгөөд зомбич тэднийг гүйцэн ирж цасан дээр хэвтэж буй сахалтын дээгүүр харахгүйгээр өнгөрнө. Зомби зөвхөн дуу чимээнд хариу үйлдэл үзүүлэн дуугарсан зүг рүү гүйж байв. Гэтэл яг энэ үед Жак лууд яаж буудахыг зааж өгч таарах бөгөөд луу анх удаа буудахдаа хүчинд нь түлхэгдэн газарт унана. Тэдний гаргасан чимээ зомбины анхаарлыг татаж зомбич Жакийн гэрийн зүгт хурдлан гүйдэг. Зомби Жак луу хоёр луу гүйж байгааг ойлгосон сахалт цасны мотоциклоо босгоод тэдэн рүү яаран давхина. Жак түүнийг алсаас ирж явааг олж харах бөгөөд сахалт түүний анхаарлыг татахын тулд буугаараа буудаж байв.
Гинэт зомби өсрөн гарч ирээд сахалтыг мотоциклоос нь түлхэн унгааж тэрч цасан дээр зомбитой амирсан тэмцэлдэж эхэлнэ. Жак бууга барьсаар тэдэн рүү ойртож луу түүнээс сахалтыг авран зомбиг буудахыг гуйсан боловч тэр гохоо дардаггүй. Энэ зур зомби сахалтын хүзүүнээс хазаж амжих бөгөөд нохоо нь хажуунаас зомби руу өсрөн дайрна. Гэсэн ч зомби хөөрхийн нохоог хүчээр илүүрхэн тасар татаж орхидог. Сахалт газар дээрх ганц үнэнч найзаа алдсандаа ихэд гуниладаг. Энэ хооронд Жак охины байшинд оруулах бөгөөд лууж ихэд уйлан түүнийг тэдэнд туслалгүй хөөрхийн нохоог хөөсөн дуурлаж дургуутж байгаа харагдана. Харин сахалт хий юм харж эхлэн улмаар эхнэрийнхээ хазуулсан тэр шүнийг иргэн сандаг. Тэр эхнэрээ вирусны халдвараас сэргийлэхийн тулд гарыг нь тасалжээ. Түүнийг ийхүү өнгөрснийг дурсан хэвдэх зур радионоос нь чимээ гарч тэр хавь дахь өөр нэг амьд үлдсэн хүн холбогддог. Сахалт өөр амьд үлдсэн хүн байгаад баяртай байсан боловч өөрөө нэгэнд халдвар авсан байлаа. Ингээд энэ тухайга нөгөө хүнд хэлэхэд нөгөө хүн ч хазуулаад болон цаг болсон ч зомби болоогүй байгаа болохоор магадгүй халдвар аваагүй байх гэж хэлдэг. Харин сахалт өнөөх зомбиг заавал ална гэж хэлдэг бөгөөд тэр гинт хий юм сонсон. Өөр нэг хоолой түнд өшөө авах ёстой хүн зомби биш харин Жак гэж хэлдэг. Энэ хооронд Жак сахалтыг аимшигтай зомби болон хувирна гэж бодоод хамаг хаалга үүдээ төвжин хаалт хадаж бэхэлсэн байдаг. Гэсэн ч өглөө болоход сахалт хүн хിവэрэ байх бөгөөд гэртээ үргэлж хоригдож юу ч хийж чадахгүй байхаас залхсан лу Жактай ам зүрэн маргалдана. Дараа нь Жак хоол олж ирэхээр гадагш гарч хамтдаа амиа хорлсон эмгэн өвгөн хоёрын гэрийг нэгжиж байхдаа хиймэл цэцэгнүүд олоод түүнийг лууд авчирч өгдөг. Тэр оройн луу хиймэл цэцэгнүүдийг барьсаар гэрээсээ нууцаар гарч тэдний хөөрхийн нохооны дурсгалд зориулж тавихаар сараалжин хашааны доогуур мөлхөн. Үүнийг нь Жак цонхоор олж хараад түүний араас гүйх бөгөөд энэ үеэр өнөх гайтай зомби буцаж ирээд охин руу дайрдаг. Жакт зомбиг өсрөн дарж аваад түүнийг нүүр нүдгүй цогтөг боловч зомби Жакийн цээжинд хумсаа шигтгэж амжина. Харин луу ухаан алдсан байх бөгөөд толгойноос нь цус урсаж байв. Тэгтэл сахалт хэдхэн метрийн зайд буугаа Жак руу амлан зогсож байдаг. Түүний гохоо даран буун дуу тас хийхэд Жак ч айн давхиж цум ард талд нь түүн рүү дайрахаар гитэж байсан зомбиг ванна. Жак хэдэн цагийн дараа сахалтын байшинд сэрж луг дуудан хашгирсан боловч охиныг олдоггүй. Ингээд байшингаас гадагш гарахад сахалт зомбиг хүлчихсэн байдаг. Тэр Жакад 9 жил өнгөрөхөд зомбинууд хурсан хөвжиж үүдэн тэсвэртэй зузаан арьстай болж харин харж чадахгүй зөвхөн сонсголоороо байгаа олдог болсон тухай хэлнэ. Үүнээс гадна Жак сахалт хоёулаа хазуулж шаргацсан ч зомби болж хувираагүй тул вирус нь халдварлахаа болсон нь тодорхой болдог. Тэгтэл лууч ирэн Жакийг тэврэн авч тэд гэрлүүгээ явдаг. Дараа нь охин сахалтай зөөврийн радиогоор холбогдно. Түүнийг оройн хоолнд өрхөд сахалт чихэд баярлан усанд орж охиндоо аятайхан харагдахын тулд урт ургасан ус цахлаа авдаг. Ингээд Жакинд очин хаалгыг нь тогшоход Жакч дуртай дургу хүлээж авч харин луу өнгөц ус орсон түүнийг хараад баярлан тэрвэрч авдаг. Тэр гурав хамтдаа ширээнд сууж хооллох бөгөөд сахалт багада тоглодог байсан тоглоомынхоо талаар охинд ярьж луу харин Жак тэр хоёрыг хамтран ажиллаж хоол хүнсээ хамт цуглуулж байхыг санал болгоно. Сахалт энэ саналыг зөвшөөрдөгч Жак ямар нэг зүйл хэлдэггүй. Дараа нь сахалт охиныг унтдал үлгэр ярьж өгч эцэст нь хоёр ир тулж үлддэг. Жак нохооных нь өхөлд уучлалт гуйхад сахалч түүнийг уучлах бөгөөд Жак түүнд өнгөрсөнд хийсэн үйлдэлийг нь мартаагүй байгаач луг хамгаалахын тулд түүнтэй хамтрахад бэлэн байгаагаа хэлнэ. Ингэхэд нь сахалт ачааны машинаа засаад эндээс гуруулаа хамт явахыг санал болгодогч Жак эндээс явахыг хүсдэггүй бөгөөд охинтой хамт байшиндаа аюулгүй байх болно гэж үздэг. Харин сахалт түүнийг гинэн загнаж байна гэж хэлээд илүү их зомбинууд тэдэн рүү дайрахаар ирнэ гэж анхааруулдаг. Улмаар тэд маргалдаж эхлэн Жак түүнийг гэрээсээ хөөж гаргана. Тэр өнгөрснийг дурсахад сахалт эхнэр нь нас барсны дараа архинд донтож охиноо хайхрахгүй орхисон бөгөөд Жак энэ үед нь аргагүй нэрхэнд охиныг түүнээс авч луг хэдэн жилийн турш ганцаараа өсгсөн байв. Удалгүй сахалт машинаа засаж луг болон Жак түүнтэй хамт хоол хүнс цуглуулахаар хот руу явдаг. Ингээд тэд хотод ирж дэлгүүрийн гадаа зогсоход сахалт эхнэрийнхээ нас барсан өдрийн талаар эргэн сандаг. Тэр өдөр эхнэр нь түүнийг хэтэрхий их ууж байна. Охиндоо илүү сайн аав байх хэрэгтэй гэж үглэж янссан бөгөөд харин тэр эхнэрийнхээ үгийг тоолгүй түүнийг ганцааран нь орхиж явдаг. Эхнэр нь ганцаараа машинд орж суусны дараа зомби дайрч түүнийг хөнөөсөн байв. Үүнээс болж сахалт эхнэрийнхээ үхэлд өөрийгөө буруутган архинд живэх болсон бөгөөд охиноо хайхралгүй орхисон тул Жак луг түүнээс авч өсгөжээ. Энэ явдлаас болж тэд 9 жилийн турш хоорондоо яриагүй байлаа. Жак луу сахалт 3 дэлгүүр рүү орох гэж байхдаа гудамжны цаана нэг эмэгтэй хөрсөн мэд зогсож байгааг анзаарна. Улмаар сахалт түүнийг зомби байж магадгүй гэж сэжиглэн болгоомжтойгоор ойртож очиход өрдөөл хөлдөх шахсан эмэгтэй байж таардаг. Ингээд тэд түүнийг гэртээ авчирч амийг нь аврахын тулд бүхнийг хийнэ.
Эмэгтэй сэргснийхээ дараа тэдэнд өөрийнхөө түүхийг ярьж өгдөг. Тэр гэр бүлийнхээ хамт хэдэн жилийн турш нуугдаж байгаад эцэст нь бусад амьд үлдсэн хүмүүсийг хайхаар гарч хэсэг бүлэг хүнтэй тааран нэг залууд дурлаж жирэмсэн болсон боловч залуу нь нас баржээ. Ингээд үлдсэн хүмүүс нь сахалтын дууд мессежийг сонсоод Harmony руу замд гарсан байна. Гэвч замд нь зомбинууд дайрч тэр л арай гэж амьд үлджээ. Ярьж дууссаныхаа дараа эмэгтэй хүлээтэй зомбины хашгирахыг сонсон буу шүүрэн аваад шуудхан л буудаж орхидог. Тэгээд сахалтад зомбинууд нэг нэгнтэйгээ хашгирч холбоо барьдаг болохыг хэлээд одоо бусад зомбинууд тэдний байршлыг аль хэдийн мэдсэн байх гэж хэлдэг. Тэгтэл ч алсад өөр олон зомбинуудын хашгирах дуу сонсогдож тэдэн рүү дайрахаар ирж яваа нь тодорхой болно. Ингээд тэд бүх л хаалгуудыг бэхлэн дүүжиж зомбинуудын дайралтыг хүлээн зэвсгээ бэлддэг. Жак луг нугаад түүний үгэнд орж ямар ч дуу чимээ гарч байсан гарч ирэхгүй байхыг анхааруулна. Луу зооронд нуугдан эргээд хартал нэг зомбитой нүүр тулж чимээ гаргаж өөрийгөө мэдэгдүүлэхгүй тулд гараараа амаа тагладаг. Харин дээд давхарт өөр олон зомбинууд байшин руу орох гэж дайрах бөгөөд эмэгтэй хамаг хүчээрээ хаалгыг онгойлгохгүй байхыг хичээж байв. Жакийн ойролцоох цонхоор нэг зомби авиран орж ирдэгч Жак үүдэн дээрх өөр нэг зомбитой тэмцэлтэн үүнийг анзаардаггүй. Харин эмэгтэй зарим зомбинууд хананы завсар байгааг таамаглаж сахалт хананд чихээ наан чагнахад зомбинууд авирч байгаа нь сонсогдно. Энэ зурлуу зоримд зомбиноос болгоомжтойгоор нуугдан түүний анхаарлыг нь сарниулахын тулд тоглоомоо унагадаг. Тэгтэл зомби хаалгаар өсрөн гарч сахалт руу дайран шалан дээр өнхрөн тэмцэлдэх бөгөөд эмэгтэй зомбинуудын анхаарлыг сарниулахын тулд пянц тоглуулагч дээр хөгжим тавьдаг. Жак сахалт хоёр энэ дайлмыг ашиглан тэдэн рүү дайрсан зомбинуудыг цааш нь харуулна. Гэсэн ч гадаа бүр их зомбинууд тэднийг хүлээж байх бөгөөд сахалт эмэгтэй хоёр тэдэн рүү галлана. Харин луу радио станцын ард сум ойролцоо байгаа амьд үлдсэн эмэгтэйгээс ирсэн дууд мессежийг сонсдог. Эмэгтэй тэднийг түүний байгаа байршил руу ирэхийг зөвлөсөн байлаа. Гэтэл энэ үед цахилгаан үсгээр эрчим хүчгүй болсны улмаас хөгжим зогсож тэдний сумж дуусаж байгаа тул зомбинууд дайран орж ирэх нь цаг хугацааны л асуудал болно. Жак охин дээр очин тэврэн аваад түүнийг тайвшруулан удахгүй ээжтэйгээ уулзах болно гэж хэлдэг. Тэр луг зомбинуудад идүүлэхгүй тулд буудах гэж байсан боловч луу түүний тэврээс мултран гарч радиогоор холбогдсон эмэгтэй зомбинуудын толгой руу буудуул ухдаг. Бас тэднийг түүний байгаа газарт ирүүл аюулгүй байх болно гэснийг хэлнэ. Тэгтэл сахалт өөрийгөө өгөөш болгохоор шийдэж Жак түүнийг зомбинуудын анхаарлыг сарниулах зур машинаа унаад эмэгтэй байгаа газар руу яв гэж хэлдэг. Ингээд тэр явхаасаа өмнө охинтойгоо салах ёс гүйцэтгээд гэрэлт охио болон бууга аван гадагш гардаг. Улмаар бусдыгаа зүхтаалахын тулд зомбинуудыг буудан өөр лүгээ татаж удалгүй зомбинууд түүнийг бүчин авч түүн рүү дайрдаг. Сахалт сүүлийн удаа охиноо эзэнд байхад нь түүнтэй ярьж байснаа дурсан. Тэр үед мэдэрч байсан тэр гайхалтай мэдрэмжээ тээсээр өхнө. Тэр охин нь Жактай хамт алцахгүй гэдгийг мэдэж байсан бөгөөд өөрийгөө зомбинуудтай хамт дэлбэлдэг. Жак луу эмэгтэй 3 цастай замаар давхиж явсаар Жак эцэст нь машинаа зогсооно. Ингээд тэд машинаас бууцгаан нар мандахыг хамтдаа инээмсэглэн харж байгаагаар кино төгсдөг. Та бүхэнд Extinction хэмээх киног довчлон хүргэлээ. Дараагийн киногоор уулзцгаая.